Сайн байцгаана уу? Намайг мөнх тогттой мандал гэдэг. Японд ирээд 15 жил болж байна. Одоогоор SBI Group буюу SBI Group-ийн охин компани болох SBI Securities компани үнцасны компанид ажиллаад 7 дахь жил рүү орж байна. Ерөнхий бэнд тэтгэгч Тэнгэр Капитал. Дэмжээ ажиллагч Asahi брэнд. Би 10 жилээ төгсөөд Шүтээсийн уулын баяжуулалтын ангийг сонгож орсон. Тэр бол 10-аас 12 онд бол одоо эд уулуурхай болон эдийн засаг илүү хөгжиж байсан үе болохоор тэр мэргэжлийг сонгосон байгаа. Яагаад Японд ирэхээр болсон бэ гэх юм бол надад аюу тийм том боломж олцсон л доо. Тэрний юу вэ гэхээр Монгол дахь их сургуулийнхаа төлбөрийг олох боломж байна уу? Ер нь бол Япон улсад бас сурах боломж, ажиллах боломж, өөрийгөө хөгжүүлэх тэр боломжууд хэр байгаа юм бол гэдэг үндсэн дээрээс Япон гэдэг улсыг зориод ирсэн. Тэгээд ирээд Японтой танилцаад, Японоор аялаж үзээд, Японд бас бага сага ажлыг хийж үзээд ойлгосон зүйл нь юу вэ гэхээр ер нь бол миний хүүхэнтэй хамгийн илүү тохирсон улс гэж би бодсон. Хэдийгээр өөр улс руу тэр үед одоо багахта яваагүй байсан ч гэсэн ер нь бол за энэ улс нэг иймэрхүү, энэ улс нэг иймэрхүү гэсэн нэг тийм миний дотор бодол байсан учраас Япон бол надад хамгийн таарсан, хамгийн их сурч болох орчин юм байна гэдэг үндснээрээс Японыг сонгосон. Японд ирэхэд мэдээж хүн болгон тулгардаг асуудал, санхүүгийн асуудал байдаг. Дээрээс нь тэр нь сургалтын төлбөр, амьдрах зардал, тэр бүх зүйлүүдээ яаж зохицуулж ирсэн бэ гэхээр яг хувийн зардлаар ирж байгаа хүмүүс тулгардаг аюул том асуудал л да. Одоо хүмүүнээс мөнгө зээлэх үү, өндөр хүүтэй мөнгө зээлэх үү, эсвэл таньдаг хүнээсээ мөнгө зээлэх үү, тийм эсвэл бас нэг аюул том боломж нь юу гэхээр өөрөө хичээгээд сураад тэтгэлэгт хамрагдаад Японд ирэх ч юм уу, тийм эсвэл сонингийн зардлаар одоо Японд ирэх маш олон сонголтууд байдаг. Тэрэн дундаас илүү надад одоо таарсан, илүү хүнд байсан тэр сонголтыг нь би сонгоод ирсэн. Тэр нь юу вэ гэхээр хүнээс мөнгө зээлж ирсэн л дээ. Тэр нь болохоор сарын 3% хүүтэй мөнгө зээлээд тэр нь бол сургалтын төлбөр болгож тэрэндээ зарцуулсан. Тэр 3% хүүтэй зээлсэн мөнгөө би яаж одоо юу гэдэг барж дуусгасан бэ гэхээр одоо Японд ажил хийгээд цагийн ажил хийнгээ хажуугаар нь Япон хэлийг үзээд явсан гэсэн үг. Тийм болохоор илүү олон төрлийн ажлыг хийж ирсэн болохоор миний хэлний чадвар, ярих чадвар ч гэсэн илүү дагаад аюу их сайжирч ирсэн. Дээрээс нь тэр үед одоогоос 15 жилийн өмнө гэхээр байр олдоход одоо заавалч одоо Япон хүнээр батлан даалгуулах шаардлагатай гэдэг ч юм уу. Тиймэрхүү ийм шаардлагууд аюу өндөртэй байсан учраас аюу их зүйлүүд хэцүү санагдчихсан л та. Тэр зүйлүүд одоо тэр ханыг давах, тэр одоо түлхсэн ямар нэгэн тийм саад бэрхшээл гэхээсээ илүү миний тэр зорилго нь илүү намайг илүү хөтөлж тэр одоо баг багаар тэгж төвшин ахих зүйл рүү хөтлсөн юм болоо гэж би бодд юм аа. За анх ирээд бол TDK буюу кассет CD одоо үйлдвэрлэдэг компани одоо савлах тэр үйлдвэрт одоо ажиллаж байсан. Тэр үйлдвэрт болохоор 4-5 монгол хүмүүстэй ер нь дандаа надаас ах хүмүүс Японд ийм байдیں۔ Одоо Японд имиж амьдрах ёстой шүү гэдэг одоо миний одоо симпай гэх юм уу те. Японд амьдрах амьдралыг одоо анх сургаж зааж өгсөн, чиглүүлж өгсөн хүмүүс бас тэр донд байсан. Тэгээд тэнцэнэ бол нэлээд удаан ажилласан л та. Бараг 5-6 жил тасралтгүй ажилласан. Яагаад 5-6 жил тасралтгүй ажилласан бэ гэхээр их л зүйлийг сурахыг хичээсэн. Тэр нь юу гэхээр одоо юмд хандах хандлага, дээрэс нь одоо ажилтай харьцаа гэх юм уу те. Анх ирээд хийсэн болохоор ч тэр юмд ийм үнэхээр ажиллах тэр сэтэл нь илүү надад байсан болов. Тэгээд цагийн хувьд болохоор хэлнийхээ курстэй яваад давхар ажиллахад одоо цагийн менежмент гэдэг асуудал аюу хүм болгон тулгардаг. Тэр болохоор манай
тэр компани одоо захирал нь одоо илүү наадтай, илүү ойр байгаад миний боломжит цагуудад тааруулж ажиллах тэр боломжийг бас надад олгож ирсэн. Тийм болохоор надад сурахад ч ямар, ер нь ажиллахад ч ямар байсан. Тэгээд дээрэс нь цаг зав гарах юм бол одоо ямар л ажил байна, өөрийгөө ер нь завгүй байлгахын тулд аюу хичээж одоо олдож байгаа ажил болгоныг ер нь л хийхийг одоо муухай ажил байсан ч гэсэн тэрийг өөрийнхөөроо одоо тэр зүйлээс ч гэсэн жоохон зүйлээс ч гэсэн юм сурах ёстой гэдэг зүйлээсээ илүү их зүйлийг ингээд сурч дэвшиж авч өөртөө хэрэгжүүлж ирсэн л дээ. Хөрөнгө оруулалтаар үн цэнийг бүтээн. Тэнгэр Капитал үнэт цаасны компани. Тэгээд их сургуулаа төгсөөд хамгийн анхны орсон ажил маань ганцаг зэрэглэлийн одоо маншн апартментэд одоо коншерж үйлчилгээ үзүүлдэг тийм хүү компанид орж исэн. Тэнцэнэ 2 жил гарам ажилласан. Тэгээд 2 жил ажиллаж байхад бол аюу хэм сурсан л та. Эсвэргээрээ одоо японочдын одоо хамгийн од хүмүүс, одоо хамгийн баячул, одоо компани эзэмшигчид гэдэг ч юм уу тийм хүү хүмүүсэд аюу их тийм уулзах боломжууд аюу их гарч ирсэн. Аюу их тэр хүмүүст одоо үйлчлэгнүүдийн санал болгож яг тэр хүмүүст нь таарсан тэр одоо сервисийг үзүүлэхэд аюу их тэр зүйлийг одоо сурч авсан гэх юм уу. Тэгж явж байгаа Японы хамгийн одоо үйлчлэгийн салбарт дондоо одоо хамгийн өндөр зэрэглэлийн үйлчлэгийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа компанид нь ажиллаж исэн болохоор жоохон өөртөө ханаад бүх юмаа мэддэг болоод юмаас хордог, юмаа чаддаг болоод ирсгэд надад дахиад нэг зүйл бодогдсон л тоо. Дахиад дэвших хэрэгтэй юм байна. Дахиад өөр зүйл би өөрийгөө хүч сэрэх хэрэгтэй юм байна. Тийм үдсэн дээрээс дараагийнхаа ажлыг би сонгосон. Миний одоогийн ажил 7 жил ажилласан компаниас дуудлага ирсэн. Тэр нь болохоор намайг ярилцлаганд ирээчээ. Манайх бол одоо 3 шатаар ийм ярилцлага авна. Тэрнийх нь эхний шатны ярилцлага нэгээд урьж байна. Тэр ярилцлаганд би орсон л та эхний шатныхаа ярилцлаганд орсон. Гэхдээ ер нь бол Японд нэг аюу гоё юм нь юу вэ гэхлээр одоо тэр компанид ажиллаж исэн хүмүүсийн одоо өмнө нь ажиллаж исэн хүмүүс нь аюу олон тийм task тийм одоо ask одоо монголоор одоо юу гэдэг асуулт хариултын юм дээр нь аюу их хүмүүсийн санал бодол энэ компани одоо ямар хөө компани энэ компанид ороход хэр хэцүү байдаг вэ гэдэг тиймэрхүү одоо хүмүүсийн комментуудыг унших тэр компанийг судлах гэдгийг ингээд ороод ингээд уншингууд яагаад ч угаасаа орох боломж байхгүйсэн. Тэгсэн чинь эхний шатны минст ярилцлаганд би тэнцсэн байсан. Тэгээ би амар баярлаад улам илүү ихтгэл ороод за 2 дахь минст одоо 2 дахь ярилцлаганд одоо дуудаж байна гэсэн тэр зүйлийг ингээд сонсоод тэр мэйлийг хүлээж аваад за окей тэгвэл би эхний нэг шатныхаа ярилцлаганд тэнцсэн чинь 2 дахь шатны минст ярилцлаганд би заавал тэнцэнэ гэсэн тийм ихтгэлтэй гал халуун тэр одоо цог золбоотой байсан тэр ирч хүчээр одоо 2 дахь ярилцлаганд орсон гэх юм уу. Тэгээд 3 дахь шатны ярилцлагын өдөр нь бол товлогдсон байсан. Тэгээд тэрний өмнө ер нь бол нөгөө өмнөх ажлаа болохын тулд өмнө нь би нэг өөр тийшээ явах ёстой юм шиг эсвэл нэг Монгол харж ирэх ёстой юм шиг тиймэрхүү үе байсан болохоор амралтын 11 ажлаас авсан байсан. Тэгээд Монгол руу нэг 7 хоног явчаад за тэгээд буцаж ирээд 3 дахь ярилцлаганд оръё гэж ингэ бодож исэн л тоо. Миний төлөвлөгөөгөөр гэтэл яг тэр үеэр Японд одоо байгалийн ам шиг тий одоо хийсч ирдэг болохоор 18 онд аюу тийм хэцүү үе яг давхцаж таарсан л та. Тэр үед нөгөө нэг аюу олон тийм сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулад халуун сэтгэлийн Японы залуучуудаа нийлээд аюу их гой зүйлүүдийг хийж исэн болохоор за ер нь Монголынхоо ойлоод энэ аяныг зохион байгуулад Хирошимад болж байгаа тэр одоо аяныг зохион байгуулъя. Тэгээд хоорондоо ярилцаад за окей тэгвэл хэдүүлээ явцгаая. Хин явж чадгаар байна. Явах сонирхолтой хүмүүс юу байна гэд Японд даяар хүмүүсийг одоо цуглуулад тэгээд нэгдсэн хүмүүс нэг 20 залуучууд Японд Монгол оюутны холбооны залуучууд, манай халуун сэтгэлийн залуучууд тэгээд ингээд хуваараа ингээд оролцъё гэж одоо нэгдсэн маш олон залуучууд байсан. Одоо нэгдсэн тэр одоо сайн дурын үйл ажиллагаа аюул одоо миний төсөөлж исэн тэр аян босонд би одоо хүртэл аюул их одоо баярлаж одоо тэнцэнээс эргээд бодоход хүртэл аюу их гоё ирч хүч уран зориг бас авдаг. Тэгээд дараагийн өдөр нь миний нөгөө ажлын ярилцлага миний хамгийн сүүлийн ярилцлага байсан. Тэгээд хамгийн сүүлийн ярилцлаган дээр нэг жоохон миний айжсэн зүйл юу вэ гэхлээр 2 өдөр байна уу 3 өдөр халуунд ажилласан. Яг ингээд илүү нөгөө нэг ис шороо аюу тийм устай ажилласан болохоор нөгөө нэг юу гэдэг гар хуурашаад одоо аюу олон юм клиент мэнтэй бооцсон
Тэгээ ингээд нүүр мөр маань ингээд жоон харалцсан, жоон тал хэсэг нь жоон төлөгдсөн ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд нааг одоо гайх бах та гэдэг бодол надад төрсөн л та. Тэгээд Хөрөнгө оруулалтаар үн цэнийг бүтээн. Тэнгэр Капитал үнэт цаасны компани. за юу ч гэсэн тэгээд ярилцлага бол өгөх ёстой юм байна гэдгийг дээрээ тогтоод тэгээд хамгийн сүүлийнхээ ярилцлаганд орсон. Тэгээд энэ дээр ингээ хариулж явжаад тэгээд сүүлд надаас нэг асуусан л да. Тэр нь юу вэ гэхээр чи юу аялаад ирсэн юм уу те? Хаашаа Окинава арал руу явсан юм уу? Эсвэл өөр арал руу явсан юм уу гэж надаас асуусан. Тэгэхэд би үгүй би ингээд ийм сайн дурын үйл ажиллагаа хийгээд ингээд бид нар ингээд олоолаа 20 залуучууд ингээд нийлээд тэгээд Хирошима арал руу ингээд явчаад ирсэн юм аа гэдэг тэрийг бас хийсэн. Хамгийн сүүлд нь хийсэн. Тэгсэн чинь тийм үү гэдгийгсэн. Тэгээд тэнд байсан маа захирал маань гэсэн. Одоогийн захирал маань гэсэн л дээ. За окей. Яваад ирсэн баярлаа. Тэгээд тэр үед тэр хүнээс хүртэл ингээд ийм гоё талархлын үг сонсоод тэгээд бас нэг зүйл нь юу байсан бэ гэхээр тэр өдрөө би ажилдаа тэнцсэн гэсэн хариу авсан. Хүлээх юм шаардлага байгаагүй. Тийм одоо миний яг одоогийн ажилдаа орсон, одоогийн 7 жил одоо энэ хамгийн одоо Японы нэлээд том санхүүгийн групп компани ингээд ажиллаж байгаа тэр анх орсон тэр үе шатнд гэх юм бол энэ дээр ингэж уялдчих орж байгаа маа. Тэгээд орсноосоо хойш маш олон чаленжуудыг тулсан л да. Тийм амархан бас байгаагүй. Заавалчгүй тийм ихтэй Японд одоо Шикаго гэж ярьдаг одоо заавалчгүй ажиллах их банк санхүүгийн салбарт ажиллахад бол их авах хэрэгтэй байдаг. Тэр ихийг авахын тулд хичээлээ буцаагаад одоо юу гэдэг их сургуулаа үзсэн юм эргүүлээ санах гэдэг зүйлүүд надад маш хүндрэлтэй байсан. Эхний шалгалтуудаа унаад тэгээд 2 дахь 3-аасаа ингээд тэнцэж ороод тэгээд за яг компанид ингээд жинхлэж ороод тэгээд дараагийнхаа юмнуудыг хийгээд тэгээд ингээд явж ирсэн. Анх орсон түүхэн. За үргэлжлүүлээд 6-7 жилийн хугацаанд зөвхөн өөрлөгөө төвлөрч ажилласан байна. Илүү олон нийтийн ажил хийх тэр хүсэл эрмэлзэл одоо эргээд төрж байгаа. Эргээд одоо монголчууд, японочууд бүгд нь тослох юмсан. Энэ хоёр хооронд одоо энэ гүүрийг илүү бат бэх болгох юмсан. Илүү зөв мэдээллийн хүмүүст хүргэх юмсан гэдэг үүдэн дээрээс дараагийнхаа комьюнитиг байгуулах гээд одоо ажилдаа орсон. Одоо 3-4 сар яригдаад явж байгаа. Миний одоо нэг өдрийн одоо ажлын өдөр бол одоо өглөө 8:30-д ажилд ирнэ. Тэгээд Япон хүмүүс бол ихэнх нь одоо цагийн ажил эхлэхээс өмнө ихэнх нь юм цугларсан байдаг. 8 бараг 20-30 минутын өмнө бараг ихэнх нь цугларсан. Бараг 70-80% нь бараг цугларсан. Тэгээд ер нь бол бүр ингээд цагийн тулгаж ингээд ирдэг хүмүүс бол маш цөөхөн байдаг. Эсвэргээрээ тулгаж ирдэг хүмүүсийг Япон хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр компанид юу гэж хардаг вэ гэхээр зохион байгуулалт муу гэдэг үнэлгээ бас буураад явчихдаг. Тийм болохоор хүмүүс аль болох ажил дээр ихтгэн ирээд тэр өдрийнхөө ажлыг төлөвлөөд юу хийх вэ гэдгийг ингээд бүгдийг ингээд чагсаагаад ингээд гаргацсан байдаг. Тэгээ миний ажлын өдөр бол яг л тэгж эхэлдэг. 10-20 минутын өмнө эхлээд хамгийн түрүүнд мэйлээ шалгана. Тэгээ мэйлээ шалгасны хадараа тэр өдөр болох одоо ивентүүд байгаа. Ивентүүд гэдэг нь болохоор уулзалтууд, митингүүдийг бүгдийг ингэж харж төлөвлөөд энэ онгорхой цагууд байна. Энэ онгорхой цагууд дээр би өөрийнхөө хийх ёстой таскууд байгаа. Тэр таскуудаа бүгдийг нь оруулаад за энэ цагаас энэ цаг хүртэл би энэ таскыг зөвхөн хийнэ гэд илүү ингэж төвлөрч ажилладаг байсан. Тэгээд ажлын явсараа байгаа 5 цаг 15 минут нөгөө дуусах хэрэгтэй. Яг ажлын үндсэн цаг. Тэгээ 5 цаг 15 минутанд харьдаг хүн бол бараг байхгүй. Японд бол энэ бүгд л нэгтэй байх амар ажилладаг, айгүй ажилладаг хүмүүс. Тэгээд энэ бол тэр ажилдаа ер нь бол хамгийн амьдралаа ингээд зориулсан, бараг сүсээ бараг ажилдаа ингээд өгсөн хүмүүс байдаг. Тийм болохоор тэр одоо 5-15 тарах гэхээсээ илүү одоо тэнд байгаа хүмүүсээс илүү их сурах гэдэг зүйл нь байгаад бараг 1 цаг, 2 цаг илүү их сунгаж ажиллаад илүү одоо дараа нартайгаа илүү ойрхон ярилцаад юу хиймээр байгаа гэдэг ингээд ярьж ингэж явдаг болохоор их таардаг хүн аягүй хоор байсан. Тэгээ миний хувьд ч гэсэн аягүй тэр нь бас юу болсон л доо. Юм сурахын тулд одоо тэнд байгаа 100 Япон хүн сууж байхад ганц гадаад хүн яг голд нь ингээд суугаад надад төрж исэн мэдрэмж нь бол асар хүнд байсан. Тэр нь яагаад хүнд байсан бэ гэхээр
бүгд айгүй мундаг хүмүүс байсан. Японы том сургуулиудыг төгсөж орж ирсэн хүүхдүүд эсвэл том компаниудад, том групп компаниудад ажиллаж ирсэн, том банк санхүүгийн салбарт ажиллаж ирсэн туршлагатай, олон жилийн туршлагатай. Тийм хүмүүс донд ингээд яг нэг Монгол залуу ингээд голт нь ингээд суугаад ажиллахад бол тэр одоо аура, тэр мэдрэмж, тэр энерги надад айгүй хүнд байсан юм. Эхний 2-3 жил бол тэрийг даун туулахын тулд айгүй их өөртөө чаленж хийж, өөрийгөө одоо зоригжуулж, тисч, суух юмаа сурч тэгж явсан. Тэрнээр надад нэг айгүй тийм сургамжтай нэг зүйл байдсан. Тэр нь юу вэ гэхээр эхний орсон 1 вэ нөө 2 жил рүү авахгүй явж хахад яг дээрээс за чи мандуул гэдэг хүнд одоо энэ зүйлийг ингээд зааж өгнө шүү гэд надад хүн томилж өгсөн. Тэр томилж өгсөн тэр Япон хүн болохоор тэр удирдлагатай болохоор за окей ойлголоо гинэ гэд хэлж байгаа ч гэсэн буцаж очиод яг миний хажуу суугаад явахдаа надад хэлээгүй л тань. Надад би ингээд миний мэдгүй зүйлүүд аяих гарч ирсэн болохоор би асуусан л та. Асуусан чинь надад тэр хүний хэлсэн үг нь юу вэ гэхээр би чамд юу ч заахгүй гэж хэлсэн. Тэгээ би юу заахгүй юм бол гэж ингээд бодоод тэгээ ингээд чи өөрөө наатаа хийгээд өөрөө энэ хүчээ олоод чи өөрөө энэ юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа гэдэг ингээд ялгаж салах хэрэгтэй. Тэгжиж юу сурна гэд тэгэлэнгүүт нь гэхдээ л нөгөө нэг дөнгөж ороод юу аш мэдчихсэн болохоор надад аягүй хэцээсэн. Тэгээд хинч туслах хүн байхгүй. Бүгдээрээ яг дор дороо бүх юм хийгдэг. Бүгдээрээ нэг юм бүгдээрээ нэг юм KPI-тэй, бүгдээрээ нэг юм одоо төлөвлөгөөтэй. Тэгээд ингээд надад туслах хүн аягүй ховоорлол байсан л та. Тэгээд өөрөө алтаад аягүй олон алдсан, аягүй олон заянуулсан. Тэр бүх зүйлийг даваад 2 дахь 3 дахь жилээсээ илүү одоо юу гэдэг юмаа мэддэг болоод ирэхээр илүү дараагийн шинэ хүмүүс орж ирсэн. Тэр шинэ хүмүүст би эсэргээрээ тэр Япон хүмүүсийн гаргаж байгаа хандлага гэхээсээ илүү өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг би энэ хүмүүст би заах ёстой юм байна. Би надад одоо дөнгөж орж ирсэн хүмүүс надаас илүү болоосаа гэснийг тэр хүсэл эрмэлзэл бас байсан болохоор илүү ийм найрсгаар, илүү нөхөрсгөөр хүмүүст аягүй их тусалж, хүмүүст ингэ зааж юмнуудыг ингэж ойлгодог дараагийн ажилт нь юм уу? Дараагийн түвшинд наах юм. Тэгж байсан болохоор тэрний илүү одоо юу гэдэг одоо компанид одоо илүү ажлыг ингээд сайн явуулах, эргэн тойрноос аягүй их хүндлэлийг хүлээх тэр зүйл нь илүү байсан болов гэж бас боддог. Япон Монгол хүмүүсийн нэг тийм бас нэг юм ялгаатай тал бас тэрэн дээр бас ажиллагдсан. Тэгээд бас нэг том зүйл нь болохоор одоо энэ том компанид ямархуу хэмжээний цалин авдаг гэдэг асуудал байгаа. Тэрэн дээр болохоор ер нь бол Японд ихэвчлэн хамгийн бага цалин 250 мянган монголоор бол нэг 5-6 саяас эхлээд тэгээд тэр нь ингээд өөрийнхөө гаргаж байгаа амжилтаар дээш ингээд ахиж явдаг гэсэн. Тэгээд би 3 дахь 4 дахь жил 5 дахь жилээс цалингаа ахиулаад баг тэрийгэ 1.5 дахин нугалсан байсан. Тэгээд одоо яг миний авдаг 7 жил ажиллаад авдаг цалин маань гэх юм бол нэг ойролцоогоор сард 700 мянган йеныг авдаг. 700 мянган йен гэдэг нь болохоор Монгол мөнгөөр болох юм бол нэг 16-7 сая төгрөгийг одоо сар болгон авдаг гэсэн. Тэнгүүтээ жилээр Японд одоо компани болгонд одоо ярьдаг л да жилд одоо ойролцоогоор тэдийг авдаг. Тэнгүүд одоо жилд нь одоо шагнал урамшуулал өөрийн одоо гаргасан амжилтууд тэрэн дээр бас одоо урамшуулалт орж ирдэг. Тэр нь ингээд нэгдээд одоо жилийн эцээр нэг ойролцоогоор 200 сая төгрөг авдаг. Миний болохоор одоо орлогын их үүсвэр бол одоогоор 2 байгаа. Тэр нь нэг нь болохоор одоо цалин, нөгөөх нь болохоор компаниас одоо давхар одоо урамшуулалт болгож одоо мөнгө өгдөг. Тэр мөнгийг нь бол одоо юу гэдэг хоригдлолтоо ингээд хийгээд явдаг байгаа. Тэр нь болохоор Японд байдаг одоо юу гэдэг санхүүгийн одоо схем гэхээсээ илүү Монголд байхгүй схемийг Японд байдаг санхүү системтэй. Тэргээр тэр мөнгийг одоо цуглуулж явсараа байгаад тодорхой хэмжээний насан туршид 60 наснаас дээшээ болох ч юм уу эсвэл 10 эсвэл 5 юм уу эсвэл 20 жилийн дараа авах ч юм уу. Тэр одоо юу зүйлүүдээ ингээд боддог байсан болохоор тэнцэнээс орж ирдэг бас нэг их үүсвэр байгаа. Тэрийг гэхдээ өрөх боломжгүй, авах бас боломжгүй. Тэр тодорхой хэмжээний хугацаа өнгөрсний дараа тэр нь эргээд одоо бүгд одоо тэрийг авах боломжтой болно гэдэгсэн. Тийм хоёр одоо санхүүгийн их үүсвэр байна. Бас нэг одоо миний одоо юу гэдэг олж байгаа орлогоосоо нэг зориулдаг зүйл нь юу гэхээр одоо Японд NISA
гээд одоо юу гэдэг татваргүйгээр орлого олж болох боломжтой хадгаламжийн их үсэр бас байдаг. Ийшээгээ би сар болгонд ойролцоогоор тийм их биш ч гэсэн ойролцоогоор бага хэмжээний дөнгө ийшээгээ хадгаламжиндаа хийдгээ гэсэн. Тэр нь болохоор одоо Монголоор одоо хадгаламж. За тэгээд Японд ажиллаж байгаа амьдарч байгаа болохоор хүн болгон ирж байгаа хүн болго одоо нэг асуудал одоо тэр нь болохоор одоо байрны асуудал байдаг. Байр нь бид нар одоо байр дандаа мөнгө ихэнх нь ер нь бол төрөөсөлж байдаг болохоор илүү одоо өөрт байгаа мөнгийг өөрийнхөө одоо байшинд өөртөө хөрөнгө оруулах байдлаар зохицуулъя гэдэг үүдэн дээрээс би энэ газар бодлож аваад тэнцэнэ би 2-3 дахин байшин бариад тийшээгээ би яг өөрийнхөө одоо юу гэдэг өөрийнхөө юмдаа олж байгаа одоо илүү гарч байгаа хөрөнгөлөлт гэхээсээ илүү одоо өөрийнхөө одоо барьж босгосон зүйл рүүгээ мөнгөө одоо Японоос одоо зээл аваад байшин бариад одоо тэр байшиныхаа мөнгө рүү ихэнх мөнгийг ингээд хийдэг байгаа. Японоос бол сурах юм маш ихтэй. Тэгээд миний сурсан зүйлүүд гэх юм бол одоо хүнтэй мэдлэх ёс, тэг хүнийг хүндлэх ёс бол одоо хамгийн нэгдүгээрт тавигддаг орон гэж би боддог. Тэр зүйл бол надад аюул том одоо хичээл бас амьдралын хичээл болсон. За хоёрдугаар гэх юм бол цагийн менежмент. Ер нь бол бүх юм төлөвлөснөө дагуу явдаг. Метро, автобус зарим нэгэн тохиолдолд бол хоцрох үе байдаг ч гэсэн тэр нь бол бүгдээрээ одоо юу гэдэг холбоотой гэх юм уу. Тэгээ яагаад тэр шалтгаан нь илүү ойлгомжтой байдаг. За 3 дугаар гэх юм бол хүмүүсийн тийм үнэнч байдал. Одоо ямар нэгэн компанид орчоод айгүй удаан тэр компанид ажиллах, одоо нэг хүний итгэлийг алдахгүй байх, тэр хүнээс одоо юуг сурж авах, одоо ажлаасаа юуг сурж авах, тэр одоо тэр нэг юм хичээл зүтгэлийг илүү сурж авсан юм болов уу гэж бодож байна. Яа миний нэг юм боддог зүйл байна л да. Тэр нь юу гэхээр Японд 15 жил болохоор надад мэдрэгдсэн зүйл юу вэ гэхээр аюу олон одоо юу гэдэг Япон хүмүүс Монголд очиод одоо мөнгөө залхиулдаг ч юм уу, эсвэл одоо шантардаг ч юм уу, эсвэл одоо бизнесэнд бүтлгүү болдог ч юм уу, эсвэл буруу хүмүүстэй холбогддог ч юм уу тиймэрхүү зүйлүүд байдаг. Эсвэргээрээ Монголоос эсвэргээрээ Японд одоо бизнес эрхлэмээр байдаг, ямар хүмүүстэй холбогдохоо мэдгүй. Тийм одоо хүмүүсийг ингээд хооронд нь холбосон, илүү зөв мэдээллийг хүмүүст хүргэсэн тийм зүйлийг л одоо хийх юмсан гэж бол миний яг уг дотор бол байгаа. Тэгээд ирээдүйд юу хийх юм бэ гэвэл би Монголд очимоор байгаа. Монголд очиж санхүүгийн салбарт бас ажиллаж үзмээр байгаа. Тэгээд энэ Монголын одоо энэ санхүүгийн систем байгаа. Одоо сүүлийн үед аяг яригдчих одоо тэтгэврийн сан гэж яригдчих байгаа тэтгэврийн сангаа өөрөө зохицуулж болдог. Өөрөө тэрийгээр одоо бодолтой авалт хийж болдог ч гэдэм үү. Тиймэрхүү зохицуулт бас байгаа болохоор баг бол яригдаад явж байгаа гэж бол бодож байгаа. Гэхдээ энийг илүү Японд сурах хэрэгтэй. Энэчээс Японоос би авах юм авч байгаа. Эргээгээд энэ сурсан зүйлээ би Монголд хэрэгжүүлэх юмсан. Монголыг илүү сайхан болгох юмсан гэсэн тэр хүсэл мөрөдөл нь бол ямагт үргэлж цаг минут дотор минь бодогцоо байгаа.